Байцгаана уу? Од мөндөр суугаас та бүхнийхээ амрыг ярин мэдчилж байна. Археологийн нууцад нэвтрүүлгээ эхэллээ. За өнөөдөр Марат багш маань бидэнд хар хорин хотын тухай ярьж өгнө. За энэ дугаарыг хамтран ажиллагчаар хариултаа хадгалын худалдаа хөгжлийн банк болон Navanes Town House хотгон хамтран ажиллаж байна. За нэвтрүүлэг маань NTV болон Од мөндөр радио 107 83.3 гэсэн хост төлөөнөөр та бүхэндээ хүрдэг. За студид Америк сургуулийн түүхийн багш Маратан хөтлөгч урна хоёр ажиллаж байна. Өдрийн мэнд төргий багшаа. За өдрийн мэнд төргий урна. За үзэг сонсогч та бүхэндээ бас энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр болохоор хар хорин хотын тухай ярих юм. Тэгэхээр яг энэ яриаг ярихын тулд бол би Монголын эртний нийслэл хар хорин гэдэг доктор профессор Уу Эрдэнэ Утган судалгааны бүтээл болон 2020 онд хэвлэгдсэн. Үүнээс гадна 2007 онд хэвлэгдсэн Уудан Баркманы Чингис хаан хийгээд түүний өв үүний яг Хайнс Хьютлгээд Монгол Германы хамтарсан экспедицийн Германы талыг хариуцсан судалгааны багийн удирдагч энэ хүний одоо ингээд хар хорин хотын ордны дүүрэгт хийсэн маллах судалгааны үр дүн гэсэн юм судалгааны бүтээл. Үүнээс гадна Юи Эдиханагийн Эрмитаж дахь хар хорин хотын өв гэсэн эдгээр гурван судалгааны бүтээлийг хамгийн гол сурвалжаа болгож ашиглаж байгаа. За тэгэхээр хар хорин хот. Тэгэхээр мэдээж нүүдэлчдийн хот суурны тухай ярих гэж байгаа Тэгэхээр нүүдэлчин монголчууд унсан газар угаасан усан дээрээ буюу энэхүү газар нутгаа хэдэн мянган жилийн турш амьдарч байсныг бид мэддэг Тэгэхээр археологийн маш олон баримтаар баталж болдог зүйл бол Монгол нутагт Монгол яг одоо Монгол төрхний хүн амьдарч байсан гэдэг зүйл аахгүй. Энийг болохоор яг шинэ чулуун зэвсгийн үед Монгол төрхтэй хүн Монгол нутагт амьдарч байсан байна гэдэг сүүлийн үеийн судалгаа байдаг. Үүнийг одоо доктор дэд профессор Идэр хангаас сүүлийн үед судалгааны үр дүнгээс ингээд тайлбарлаад яваад байгаа. Тэгэхээр дэлхийн улс орны түүхчид ялангуяа одоо энэ соёл судлаач нар монголчуудыг барбарианчууд буюу одоо зэрлэг бүдүүлэх хэмээн нэрлэх болсон. Тэгэхээр тэдний өөрсдийн соёл иргэншлийн онол нь бол өнөөгийн монголчуудын эртний соёл иргэншилтэд давхцахгүй, авцалдахгүй байгаатай холбоотой байгаа байхгүй юу? Тэдний соёл иргэншлийн онол бол нөгөө нэг үйлдвэрлэл, хот суурин, зам харгуй, худалдаа арилжаа гэсэн юм шаардлагуудтай байгаад байна шүү дээ. Энэ нь өөрөө нөгөө 20 дугаар зуунд гаргаж ирсэн өөрөөсөндөө соёл иргэншил гэж юу юм бэ гэдэг энэ онолын үндсэн дээр нь энийг нөгөө нэг нүүдлийн соёл иргэншил нь болохоор хангаж чадахгүй байгаа байхгүй. Тэгүн гут нь энэ дээр уучлаарай. Нүүдэлчтэй монголчуудаа та нар бол бүдүүлэг зэрлэг Эсвэл одоо зөвхөн нэг овгийн байгууллагатай Африкийн нэг иргэд байх юм бол та нар бол зэрлэг гэдэг ингээд хойш олгочод байгаа байхгүй. За тэгтэл энэ нь бол өөрөө бол ЮНЕСКО-гоос бол нүүдлийн соёл иргэншил гэдэг бол тусдаа соёл иргэншил байсан юм байна. Энэ нь өөрөө өвөрмөц соёл иргэншлээ өөрийн гэсэн онцлогтой гэдгийг нь бол тодорхой заагаад өгчихсөн. Тэгэхээр нүүдэлчин амьдралын хэв маяг нь газар зүйн, эдийн засгийн болон бусад хүчин зүйлээс шалтгаалж өөрийн гэсэн онцлог шин чанартай байдаг. Энэ бол эдийн засгийн хөгжлийн өвөрмөц арга хэлбэр. Нүүдэлчид амьдралынхаа суур болсон мал аж ахуйгаа тагаад байгаль, газар зүйн онцлог тохируулан амьдрахаас өөр аргагүй байсан. Өөрсдийн амьдралын хэв маяг тааруулан бас хот суурин, газар, одоо суурин газар, улс төрийн болон худалдаа арилжааны төвлөрсөн суурин газрыг байгуулж байсан өмнө эртний түүхтэй. Өмнөх хэд хэдэн дугааруудад манай сонсогчд маань санаж байгаа бол Лут хотын тухай хөргөж байсан. Тэгэхээр энэ хот бол монголчууд наандаж 2200 жилийн тэртээ анхны эзэнт гүрнээ байгуулсан үеэс л хот сууринтай байсныг илтгэн харуулж байгаа. За тэгвэл өнөөдрийн дугаарт бол 13 дугаар зуунд монголчууд бид хүннүү гүрнээс хойш дахин мандан гарч ирсэн. Ингэж гарч ирэхдээ дэлхий дахинд инх тайвныг тогтоохоор хүн төрөлхтний түүхэнд хуурай газрын хамгийн том эзэнт гүрнийг байгуулан гарч ирсэн. Чингис хаан хийгээд түүний залгамжлагч нарын үеийн монголчуудын нийслэл хар хорин хотын тухай археологийн мэдээ баримт болон түүх сурвалжийн мэдээнээс үндэслэн ярих юм. Учир нь монголчуудын үр зөрөх болсон орхны хүндэд байрлах хар хорин хот бол монголчуудын бусдаас ялгарх өвөрмөц онцлогийг илтгэн харуулж чадах үс газар байгаа байхгүй. За хар хорин хотод олон жил судалгаа хийсэн Монгол Германы хамтарсан судалгааны багийн ахлагч Хайнс Хьютл энэ хүн судалгааныхаа бүтээл дээр ингэж дурдсан байдаг. Хар хорин хот нь өөрөө Монголын түүхэн дэх Монголын их эзэнт гүрний гялалдсан оргил үе, мандан бадрал, мөхөл доройтол, түүнчлэн монголчууд өөр хоорондоо хэрхэн эвлэлдэн нэгдэж, сарнин бутарч явсныг хар хоримын ирээнтэй бараантай түүх бүрнээ харуулдаг бөгөөд энэ талаар түүнтэй зэрэгцэх өөр газар бараг үгүй буйзээ гэж 21-р зууны босгон дээр хэлсэн байгаа байхгүй юу? 2000 он гарснаас хойш гэсэн үг За тэгэхээр 20 дугаар зууны дунд үе
Тухайлбал 1948-аас 49 онд Хар хором хотод томоохон малтлах судалгаа хийсэн. За тэгэхээр энэ малтлах судалгааг бол түүхэн үйл явдал маань өөрөө юу болов? Дэлхийн түүх юу болов? Дэлхийн 2 дугаар дайнд дууссан. Тэгэхээр дуусны дараа болвол яг зөвлөлт холбоот улсаас социалист бүгд найрамд холбоот улсаас Киселевийг бол Монгол нутагт томоохон хэмжээний хээрийн судалгааны ажил гүйцэтгэх бэлтгэл ажил ингэж гаргаж эхэлсэн байгаа байхгүй. Тэгэхээр Киселев бол 1947 онд яг бүгд найрамдах Монгол ард улс тухайн үеийн археологийн судалгаатай танилцах зорилгоор Монголд ажиллах томилолт өгсөн байдаг. За тэгэхээр Киселевгийн хийсэн Монголын археологийн шинжилгээ ухаанд хийсэн зүйлүүд бол маш олон. Жишээ нь бол археологийн шинжилгээ ухаанд үн цэнтэй олон зүйл хийсэн бөгөөд дурсгалын он цагийг ангилах, тогтоох, бүгд найрамдах Монгол ард улсын соёлын хөгжлийн явц ямар байр суурь эзэлж байсан зэрэг ажлуудыг тус гүйцэтгсэн байдаг. Ер нь бол 20 дугаар зууны нэгэн томоохон археологийн малтлахын тухай ярихын тулд Хар хором хотын түүхээс багахан хэсгийг бас энэ заавал дурдах ёстой болж байгаа. Яагаад Хар хором хотын тухай ярьж байгаа юм бэ? Хар хором хот нь өөрөө ямар түүхтэй юм бэ гэдэг зүйлийг. За Хар хором хотыг бол 1220 онд Чингис хааны зарилгаар орхины хөндийд Их Монгол улсын нийслэл байгуулах шийдвэр гаргасан бөгөөд 1235 онд Өгөөдөө хааны үед бүрэн улс төрийн төв болсон. Тухай эзэн хааны Хар хором хотыг бол эртний хятадаар бол Хоолин гэж нэрлэдэг юм байна л да. Хоолин хятад гальгаараа. За тэгээд бэхэлж Ванан ордныг гэж байгаа байхгүй. Ванан гэдэг орд нь болохоор Өгөөдөө хааны үеийн Түмэн амгалангийн буюу Мөнхийн инх амгалангийн ордон гэж байгаа. За тэгэхээр 1235 онд яг улс төрийн төв болоод ингээд яасан байгаа. Хар хором хот баригдаж дууссан гэсэн. Хар хором хот баригдаж дууссан 10 жилийн дараа л гэхэд Хар хором хотын нэр Европын ном судлалд анхлан дурддагдж эхэлсэн байдаг бөгөөд цэцэглэлтийнхаа оргил үед нь хүрсэн. Энэ нь яг Монголын эзэнт гүрний үе буюу Чингис хаан, Өгөөдөө хаан, Гүйг хаан, Мөнх хааны үед бол Хар хором хот бол цэцэглэлтийнхаа хамгийн оргил үедээ хүрсэн. Энийн хамгийн оргил нь бол бүр Мөнх хааны үе гэж үзэж болно гэсэн. Яагаад вэ гэхээр Монголын эзэнт гүрний хувь заяаг Монгол хаадууд Хар хорноос захирж ирсэн. Дэлхийн томоохон шийдвэрүүдийг дэлхийн түүхэнд гарах томоохон шийдвэрүүд дайн тулаан ийм бүх зүйлийг бол Хар хором хотод Монгол хаадууд гаргаж ирсэн. Тийм ч учраас зарим түүхчид Хар хором хотыг бол 13 дугаар зууны үеийн дэлхийн нийслэл гэж үздэг. Жишээ бодоод үзье хоёулаа. Яг 13 дугаар зуунд байсан нэг хүн Хар хором хотод хүрээд ирэх юм бол Солонгосоос ч юм уу Хятадаас ч юм уу Оросоос ч юм уу Европоос ч юм уу хүрээд ирэх юм бол үнэндээ гайхна. Яагаад вэ гэхээр Хар хором хот гэдэг бол инх амгалангийн ордон байгаа байхгүй юу? Яг энэ хэлсэнтэйгээ адилхан. Учир нь Хар хором хотод яг Рубрукийн тэмдэглэснээр бол 12 сүм хийд байдаг гэж байгаа. Энэ нь өөрөө буддын шашны сүм хийд элдв онг шөтөгчд буюу бөөмөрглийг хэлж гин. Үүнээс гадна Христийн шашин, дээрэс нь Христийн шашны Нестроны урсгалын сүм дуган, дээрэс нь Исламын мөргөл шашны сүм хийдүүд байна гэж байгаа байхгүй. Тэгтэл 13 дугаар зууны түүх яг энэс өмнөх үеийн түүхээ бодоод үзэх юм бол дэлхийн нийтийн түүхэнд бол загалмайтны аян дайн буюу шашин хоорондын мөргөлдөө Исламын шашин болон Христийн шашны томоохон загалмайтны аян дайн гэж 1-р аян дайн, 2-р аян дайн, 3-р аян дайн, 4-, 5-р аян дайн гэдэг ингээд явж исэн чинь юу гів гинтэстэй дэлхийн хаач байхгүй хамгийн том арчлалтай хот Монгол байгаа байхгүй энийг харангуутаа хинч гэсэн гайхаар. За тэгэхээр Хар хором хотын талаар сурвалж түүхэн мэдээ баримтууд байдаг. Эний хамгийн анхны дурдсан гэх юм уу Монголын түүхээр бол Монголын нуус товчоо. Гэхдээ Монголын нуус товчоог зохиосон хүн одоогор зохиогч нь тодорхой болоогүй Отголжин ноён Шихийн худаг гэл янз янзаар хэлдэг боловч Монголын нуус товчоог зохиохдоо яг тухайн үеийн түүхэн үйл явдлуудыг маш нарийн гэрхэ харж тэмдэглэсэн хүн Хар хором хотын талаар нэгэн өгүүлбэр бичсэн байдаг. Нэг л үг. Хар хором хот гэдэг. Тэгэхээр энэ их сонирхол татдаг байхгүй. Яагаад вэ гэхээр эн чинь тухайн үеийн түүхэн үйл явдлуудыг маш олон янзаар ингээд тайлбарлаж бичсэн түүхэн сурвалжууд байж хахад яагаад яг монгол хүний бичсэн Монголын нуус товчонд ганцхан удаа байгаа юм бэ гэдэг. За энийг яг асуулт чигээр ингээд сонсогч та бүхэнд үлдээгээд орхиж байна. Гэтэл энэ үйл явдлаас хойшоогоо ерөөсө 5 жилийн дараа гэсэн үгт Монголын нуус товчоог 1240 онд орхон шилхэнцэг хоёрын хооронд хаан ордон бууж ахт бич дуусгасан гэдэг. 5-6 жилийн дараа гэхэд Францискийн урсгалын ламтан Флана де Карфин гэж хүн байгаа байхгүй. За энэ хүн бол Хар хором хэмээх нэртэй ийм хот байдаг тухай тэмдэглэж үлдээсэн байдаг.
Энэ хүн 1246 онд Тамирын шар ордон гэдэг газар Гүйг хааныг хаан ширэнд өргөмжилж байхад ирж оролцсон байгаа байхгүй. За тэгээд хаан өргөмжлөх тэр 4000 гаруй элч төлөөлөгч нар байсан гэдэг байгаа шүү дээ. За энэний нэг нь гэсэн үг. Тэгтэл энэ хүн бол тэр судалгааныхаа тэр Монголд аялсан тэмдэглэл дээрээ бичиж үлдээхдээ миний одоо энэ хааны нүүдлийн ордны ордноос хагас өдрийн газар хар хорим хот байдаг гэсэн. За тэр хот суурин болвол айгуу тансаг, баян тансаг ийм хот байдгаа гэж байгаа. Энээс өөрөөр бол хот суурин бол баг монголчуудад байхгүй юм шиг байна гэдэг зүйлийг хэлсэн байгаа байхгүй юу. За гэтэл үүний дараа бас Ийлүү Жуу гэж хүн байгаа. За энэ бол одоо манайхан бол маш сайн мэднэ. Юли Жуу цаа гэж Чингис хааны 9 өрлөг Чуу мэргэн гэдэг одоо монголоор бол Чуу мэргэн гэж нэрлэдэг байдаг. Эний хүү байхгүй. За гэтэл энэ хүү бол яасан бэ гэхлээр Монголын нууц товчоноос гадна одоо сая энэ Флана Карфины хэлсэн байна шүү дээ. Гэтэл энэ хүн бол яг өгөөдөө хааны үед хүрийн өндөр албан тушаал хашдаг байсан хүн. За тэгээ энэ хүн бол яг тэр өөрийнхөө ингээд тэмдэглэл дээрээ бол хар хорин хотын тухай маш сайн тайлбарлаж хэлсэн байдаг. Хоолын ингээд тэмдэглэсэн байгаа чинь хятад ханзаар бичсэн байгаа Хятад гаралтай хүн. За гэтэл энэ хүн бол хар хорин хотоос 70 ли газар гэж байгаа байхгүй 35 км-ийн зайд бол Уйгурын хааны ордны им үлдэгдэл бий гэж хэлж байгаа. Үүнээс гадна бас ахаад нөгөө талд нь гэж байгаа байхгүй одоо яг Арангаа аймгийн Хашаа цум хөшөө цайдамд орших Бэлгийн хаан Күлтэгийн жанжны тахилын онгоныг хэлж байгаа байхгүй. За энэ дээр бол Тан улсын Сянзун хааны бичигт хөшөө бий 731 онд босгосон гэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ хүн бол тэр эртний тэр тэнд байсан хятад хаанзыг бичиж уншиж үзсэн байх гэдэг шүү дээ. Бараг археологийн судалгааг яг тухайн үедээ хийсэн болж дарах гэдэг байгаа зү. За тэгээд өөрөөр хэлбэл энэ бол саяны энэ Ийлүү Жуу гэдэг хүн бол 3 өөр нүүдэлчний. Нэгдүгээрт одоо уйгурчуудын байгуулсан хар балгасны тухай ярьж гин, түргүүдийн байгуулсан одоо хаад ноёдын тахилын онгоны тухай ярьж гин, тэгээ хар балгасны тухай ярьж гин. Тэгээ энэ гурвын байрлал бол ийм гурвалжин хэлбэртэй буюу үзүүр нь хар хорин хот буюу урагшаа чиглэсэн байрлалтай байна гэж байгаа байхгүй. Энэ нь өөрөө яг одоогийн судлаач нарын хувьд бол хар хорин хотыг яг хаана байгаа вэ гэдэгт бол хамгийн том судалгаа өгж байгаа зүйл болж байгаа. За дараагийнх нь болохоор Жувеныгийн дэлхийн байлдан дагуулагчдын төвх гэж байгаа. За Жувены бол бас л яг Монголын төр зүтгэсэн ийм хүмүүс хүн. Тэгээд энэ хүн бол яг хар хорин хотын байршил, хааны ордны тухай тэмдэглэж үлдээсэн байдаг. Ер нь хар хорин хотын тухай ингээд тэмдэглэж үлдээгээд үлдээсэн. Тэгээд дараагийнх нь болохоор Guillaume de Roubaix гэдэг энэ Францискийн шашны одоо гэлэн гэж хэлээд байгаа шүү дээ. За энэ хүн бол ер нь бол нэлээд сайн ер нь эдгээр хүмүүс дотроос хар хорин хотын тухай яг 13 дугаар зууны үед маш сайн тэмдэглэж үлдээсэн хүн байхгүй юу. За тэгээ энэ хүний одоо дэлхийг одоо нэг юу яаж байгаа Монголын эзэнт гүрэн рүү зорчсон гэдэг ийм судалгааны бүтээл байгаа. Тэгээ энд бол зорчсон дээр бол хар хорин хотын буюу монголчуудын хүн ам, зан заншил, амьдралын байдал, хотын доторх одоо үндсэн зохион байгуулалт ялангуяа хар хорин хотын тухай шүү Хар хорин хот дотор 2 үндсэн хороол байсан тухай. Тэгээ тэдгээр нь одоо хаана байрладаг хотод одоо шавар хэрэмтэй дөрвөн талдаа хаалга тус бүрд нь өөр зүйл наймаалдаг гэж байгаа байхгүй. Жишээ нь одоо дөрвөн хаалгатай гэдэг чинь урд хойно баруун зүүн гэсэн үг шүү дээ Гэтэл одоо нэг зүүн хаалганда тариа будаа талах ийм зүйл наймаалцдаг бол баруун хаалганда одоо хонь ямаа гэдэг ч юм уу зүүн хаалганда хойд хаалганда адуу гэдэг ч юм уу ингээд гадна талдаа хааны ордны тэр хэрэмний гадна талд худалдаа арилжаанууд бас маш их явагддаг гэдгийг бол нэлээд тодорхой дурдж өнгөрөөсөн байдаг. Бичсэн байдаг. За тэгээд ер нь бол яг энэ Guillaume de Roubaix-ийн одоо яг энэ Монголын эзэнт гүрэн зорчсон тэмдэглэлээ шүү дээ. Энэ бол хар хорин хотыг судалж байгаа судлаачдын бол хамгийн одоо сайн дагаж мөрддөг ер нь ишлэл зүйлд авдаг судалгааны бүтээлүүд. Ер нь хар хорин хотын талаар ямар ч одоо гадныч бай, дотныч бай судлаачдын бүтээлийг харахад бол энэ хүнийг маш сайн уншилсан байдаг байхгүй. Тэгэхээр энэ хүний одоо энэ Roubaix хааны ордны тухай энэ ордон дотор Франц дархан Guillaume de Boucher-ийн урлан хийж тавьсан мөнгөн модны тухай бичсэн нь байдаг. За тэгэхээр мөнгөн мод гэдэг нэг юм асар том сүндэрлсэн юу байгаа шүү Гэт баал гэ дарс айраг одоо зөгийн балтай одоо нэг андад дарсан гэж урсдаг.
За тэгэхээр энийг одоо тэр Бууштэй яаж хийсэн тухай, Бууш гэж хэн бэ гэдэг зүйлийн талаар ярьсан байгаа байхгүй. Гэтэл Бууш гэдэг хүн бол монголчуудын байлдан дагуулсан үед монголчуудад олзлогдоод хар хорим хотод ирээд тэгээ өөрөө нэг уран дархан хүн учраас хааны ордонд өгөөдөө хааны төмөн амгалант ордны нөгөө мөнгөн мод гэдэг зүйлийг нь хийсэн байгаа юм. За тэгээ мөнгөн модны чинь хамгийн дээдлэлт нөгөө Анжил байдаг шүү дээ. Ялан дийлэгч юм. За тэгэхээр Анжил гэдэг маань болохоор одоогийн нөгөө UFC-гийн тамирчид чинь ингээд шивэсэн дээрээ одоо ингээд Анжилийн далавчийг ингээд сийлцэн байгаад байдаг шүү дээ. За тэгэхээр энэ бол яг тухайн үедээ 13 дугаар зууны үедээ бол нөгөө эртний Грек Ромоос гаралтай. Гэхдээ би яг энийг бүр нарийн хэлж бол мэдэхгүй байна. Үндсэн санаа нь бол нөгөө ялан дийлэгч гэсэн утга санааг илэрхийлдэг юм билээ. Дайны ялан дийлэгч гэдэг. Тэгэхээр яалчгүй 13 дугаар зууны үеийн хааны ордонд нөгөө ялан дийлэгч Анжил те. Бид нар ч нь болохоор одоо нөгөө зүрхээр холбогдоод ингээд хардаг гэж ойлгож байгаа бол тухайн үеийн ялан дийлэгч гэж байгаа байхгүй. Тийм. Барууны одоо үлгэр домгийн гэх юм уу тэнд байдаг зүйл одоо те нөгөө даяаршиж гэдэг шиг энд ингэж байсан байж та бас нэг. Тэгээ Франц хүн ч ер нь уралсан болохоор ч тэр үү те. Одоо тэгэн гот яг ч нэг. Тэгээ хоёлаа хамтран ашигтай танилцуулаад нэвтрүүлгээ өргөжлүүлээ. Тэгэхээр нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар өнөөдрийн нэвтрүүлгийн маань явах боломжийг олгож байгаа. Худалдаа хөгжлийн банк маань ажиллаж байгаа. Тэр үрждэг сар хариултаа хадгалъя гэдэг урамшууллыг зарлаад бас өнгөрсөн хугацаанд манай од мандрын сонсогч зүйл ерөнхийдөө сайн мэддэг болсон байх. Тэгвэл энэ урамшуул маань 5 дугаар сарын 13-ны хүртэл хугацаагаа сунгасан байна. Тэгэхээр хариултаа хадгалаад үйлчлэгээ олсон 25 мянган төгрөгийг 2 дахин үржүүлээ 50 мянган төгрөг болгож өгөх ингэж 2 дахин үржүүлж өгөх таныг хадгаламжаа нээсний төлөө те 25 мянган төгрөг хүртэл нь одоо цоглуулсны төлөө ингэж гоё урамшуулж байгаамаа. Тэгэхээр та бүхэн маань энэ гоё одоо дэмжлэгийг ашиглаад за надад бол энэ хариултаа хадгалъя гэдэг үйлчлэгийг бас хальт урьдахад та 1000, 2000, 3000, 4000, 5000 гэсэн дөнгүүдээс өөрөө сонгоод карта уншуулах болгондоо одоо яг энэ дүнтэй бүхэлчлээ таны данснаас хасагдаад хадгаламж руу н ороод байх ийм үйлчлэгээ юм аа. Тэгэхээр 6 сарын сар ба түүнээс дээш сарын хугацаатай юм хадгаламжийн данс нээн. За энэ дансанд нь ингээл цуглараад яваад байх юм. Тэгээд та бүхэн маань бас өөрт ойр байрлах худалдаа хөгжлийн банкн дээр очиод энэ үйлчлэгийг бас нээлгээрээ бас олон мэдэхгүй асуух асуултууд гэдэг юм уу тийм зүйлээ бас асуугаад өөрийн биеэрээ очичвал амар. Надад бол одоо яг энэ үйлчлэгийг ингээ сайлаа бэлтгэхээр саваа бэлтгэдэг шиг бид нар хинч гэсэн одоо мөнгө хадгалмаар байна. Гэхдээ яг хэрхэн яаж гэдэг дээр нь бүр яг гоё ингээд те бэлдээд өгсөн юм бэлэн платформыг та бүхэн маань бас ашиглаад хадгаламжаа нээгээрэй гэж хүсэж байна. Тэгээд 5 дугаар сарын 13-наас өмнө та бүхэн маань 25 мянган төгрөгийг цуглуулад 50 мянган төгрөг болгоод аваарай. Тэгээд таны дансны мэдээлэл нь болохоор таны бүртгэлтэй утасны дугаард нийт өдөр болгон ирэх юм байлээ. Мөн онлайнаар та бүхэн маань шууд ТТБ гэж татаад одоо орондоо явж явахдаа ч юм уу та шууд энэ үйлчлэгийг төвжүүлэх ийм боломжтой байгаа. Дэлгэцнээр гарч байгаа QR кодыг уншаад авч болно. Тэгээ илүү дэлгэрэнгүй мэдээллийг 1819-77 болон веб хаяг нь бол www.ttbm.mn гэж байгаа. Тэгээ манай од мөндрийнхэн маань бас энэ үйлчлэгийг аваад маш гоё сэтгэл хангалуун байгаа. Тэгээ 6 сарын дараа 6 сарын хадгаламж нийлээ гэж бодоход те бас хэдэн төгрөг болцсон байх нь их сонирхолтой. 2 дугаар тэгвэл ямар ч дарамт төсөхгүй байх нь шүү дээ. Бид нар чи хариулт мөнгийг тоодог билүү ер нь те. Наа чиг одоо худалдаа хөгжлөөр одоо цалингаа авдаг, худалдаа хөгжлөөр дандаа нэг карта зурж одоо энд тэнд гүйлгээ хийдэг хүнд бол хамгийн хэрэгтэй зүйл байгаа байхгүй юу. Тэгээ би яг худалдаа хөгжил банк нөгөө зайсан салбарт нь нэнд яаралтай очиж бүртгүүлнэ. За танд амжилт хүсье. Та бүхэндээ бас хадгаламж өрөөлье. За тэгэхээр Вильям Д. Рубрукийн тэр бичснээр бол те мөнгөн модны тухай ингээд бичсэн сурвалжийн мэдээ нь бол бусад сурвалжуудад дээрээс огт байхгүй мөртлөө хамгийн одоо юм нарийн нандин зүйл байгаа байхгүй. Энэ өөрөө хааны ордон яг ямархуу хийц загвартай байсан бэ те хэр тансаг байсан бэ гэдгийг нь бас давхар харуулах зүйл болчихж байгаа юм. Одоо ингээ археологоор гэдэг ч юм уу энэ чинь байхгүй зүйлийг түүхэн сурвалжид бичээд үлдээсэн байна. Үүнээс одоо нэг төсөөлийн байдлаар тухайн үеийн 13 дугаар зууны үеийн те өгөөдөө хаан, мөнх хааны үед хааны ордон яг ямар байсан бэ гэдгийг нь харж болохоор байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол нэг 800 жилийн өмнөх түүхийг нүдэнд харагдтал бичсэн зүйл болж таарад байгаа. За үүнээс гадна нэг одоо нэг Марко Пологийн орчлонгийн илдв сонин те. Мэдээж Марко Пологийн орчлонгийн илдв сонин бол энэ 3 хувилбар байт юм байл л те. Гэхдээ тэр 3 хувилбар нь гуруула хар орон хотын талаар өөр өөрсдийгөө ингээд нөхсөн нэг нэгнийхээ мэдээллүүдийг нөхсөн ийм зүйл байгаад байт юм те. Давтагдаагүй ийм зүйл байгаад байна. Тэгээд бас Рашид Адины судрын чуулган. За энэ бол яалчгүй одоо Монголын түүхээс гадна бараг дэлхийн түүх болж тараад байгаа.
дээрээс нь одоо яг тухайн үеийн те дэлхийн улс орны байдал гэдэг ч юм уу ийм зүйлийг бичсэн. Рашид ад-Дины одоо судрын чуулган гэдэг нь болохоор Рашид ад-Дин гэдэг хүний тухай болчиход шүү дээ. Энэ хүн зохиосон болж тарах гэдэг. Гэтэл энэ нь болохоор Ил хаант улсын үед бол төрийн том юмч сайд хүн байсан те. Тэгээд хаадын захиалгаар Ил хаант улсын одоо түүхийг судрын чуулганыг бичиж штэ. Тэгэхэд болж чансан тэргүүтээ бас хаана нь өөрөө бас түүхийн зөвлөх өгөөд те ингэж бичсэн учраас дээрээс нь тэр алтан дэвтэр маягийн одоо нэг алтан дэвтэр хэмээх Монгол түүхэн сурвалжуудыг ашигласан гэж байгаа байхгүй. Тэгэхээр Монголын нууц товчоноос гадна зөвхөн алтан ургийнхны үздэг алтан дэвтэр гэдэг бас түүхэн сурвалж бидний үед өвлөгдөж ирээгүй ч гэсэн судрын чуулганд дурддаад үдцсэн байгаа байхгүй. За энд бол бас л хар хорин хотын тухай тэмдэглэж үлдсэн байдаг. За тэгээд үүнээс гадна бол нөгөө нэг улаан дэвтэр одоо Юли Жууцаан шүлэг гэх те Юли Жууцаан шүлэг гэдэг нь болохоор энэ хар хорин хотын тухай ингэж дурсаж бичсэн тэмдэглэсэн гэдэг ч юм уу. Бас араб эрдэмтний тэмдэглэл гэж байгаа байхгүй. За тэгэхээр энэ Аль Умари гэж хүн байгаа байхгүй. За энэ хүн болвол хожуу 1340 онд те оны сүүл үед гэж байгаа байхгүй. Хар хорин хотыг тэмдэглэсэн байгаа, тэмдэглэж бичсэн. Гэхдээ энэ хотын талаар бол гайхалтай сайхан хот. Эзэн хааны цэргийн дийлэнх нь энд байрладаг. Томоохон цэргийн хуаран, үнэт гоёмсог, одоо сүлжмэл, эдлэл, тансаг эд агуурсын үйлдвэрлэлийн төв. Хааны орны хэрэгцээ бараг дан ганц бараг эндээс хангаж чадахуйц гэж байгаа юм. Гэтэл бид нар нэг түүхэн дээр нэг зүйл яриад байдаг шүү дээ. 1260 онд Хувлаа хаан Юан гүрнийг байгуулад урд Бээжинд нийслэлсэн. Ийний дараа болвол хар хорин хот бол арын давааны арын нэгэн муж болон хувирсан гэдэг. Гэтэл 1340 онд ч гэсэн энэ хүний тэмдэглэлээс үзэх юм бол хар хорин хот Монгол хаадууд хэдийгээр Юан гүрнийг байгуулад урд хятад одоо нийслэж байсан ч гэсэн хар хориныг бол нэлээд сайн анхаарч байсныг харж болж байгаа юм. За энэ мэтлэнгээр ер нь бол Монголын түүхийн талаар маш олон одоо хүмүүс одоо тэмдэглэж үлдээсэн байдаг. За ингээд тэмдэглэж үлдээлээ. Гэтэл энд бол одоо нэг зүйл яригдж байгаа. Энэ юу вэ гэхлээр Юан улсын сударт бол яг 1220 онд Чингис хаан өөрөө хар хорин хотыг орхны хөндөд байгуулаа гэсэн баг. Яагаад орхны хөндөд гэдэг энэ газрыг сонгох болов гэдэг зүйл бас яригдана. Гэтэл энийг ахаад нөгөө түүхэн сурвалжуудаас нь түүхэн баримтуудыг үзэх юм бол орхны хөндөд гэдэг бол хүннэг үеийн Луут хот, орхон тамирын хөндөд. За тэгээд дараа нь бол Жужааны одоо Мөөмт хот гэж гарч ирнэ А үүнээс гадна одоо эртний төргүүдийн одоо орхны хөндийн одоо тахилын онгон буюу Бэлгийн хаан Гүлтгэн жанжны тахилын онгон. Тэгээд тэрний дараа одоо Уйгур улс 745-аас 840 онд байсан Эний одоо ордуу байлигт буюу хар балгас 32 км квадрат гэсэн одоо сүүлийн судалгаа нь болохоор бүр 25 м квадрат байгаа. Сүүлдээ 32 м квадрат болсон чинь одоо бүр сүүлдээ 50 м квадрат асар том хот аахгүй энэ ордуу байлиг гэдэг чинь. За ингээд асар том хот тэгэхээр энэ зүйл ингээ оршин тогтнож ирсэн. Тэгэхээр энд бол эртээр үеэс бол эртний тэр төрөг ард түмний дунд итүгэн ис буюу хот гэдэг энэ тэнгэрийн ивэлийг олсон энэ уул байдаг гэж байгаа байхгүй. Тэрийг болохоор хожуу төргийн хөх төргийн гэсэн үг л Тоникүкийн одоо нэг гэрэл хөшөн дээр их тодорхой бичсэн байдаг. За би бол одоо ингээ эзэн хааныг дагуулад хотог буюу хот энэ уул буюу итүгэн ис энэ газарт ирсэн чинь бусад ард түмэн намайг даглаа гэж байгаа. Тэгэхээр тэр ариун дагшин газрыг одоо эзэлж авахд ойр орчмын бүх одоо ард иргэд тэрийг дагдаг гэж байгаа байхгүй. Тэгээ энэ бүх нөхцөл шалтгааны үүднээс яагаад Хэрлэнгийн хөдөө арлаас 1220 онд хар хорин хотыг Монголын эзэнт гүрний Монголын их Монгол улсын нийслэл энд байх ёстой гэж заасан бэ гэхлээр эртний нөгөө нэг хүннүү одоо Жужаан Түрэг гэх юм энэ эртний олон нүүдэлчдийн оршин тогтнож бусад овог аймагуудаа эзэлж исэн дэлхий тархинд гарах гарц гэж Чингис хаан бас харсан байх магадлалтай гэж байгаа байхгүй. Гэтэл Юан улсын судар болон одоо тэр Чингисийн одоо нэг чулууны бичиг байгаа байхгүй. Чингисийн чулууны бичиг нь хар хорин хотын одоо их асар цөмийн гадаа байсан сүм байгаа. Сүүлд 1346 онд болсон. Энийг би дараагийн дугаард ярих гад нөөцлөд байгаа. За тэгээд энд бол нэг зүйл тэмдэглэсэн байдаг. 1220 онд Чингис хаан өөрөө 29 улсын аян танд явж ирсэн. 19 онд явсан шүү дээ. Тэгэхээр энийг одоо яг хинд одоо хар хорин хотыг байгуулах үүргийг өгөөдөө хаана өгсөн гэж байгаа юм. Гэтэл тулуу энийг явсан уу ийм зүйлүүд ингээ гарч ирдэг. Гэтэл одоо энийг нь яг буцаагаад яг 1220 онд бол Чингис хаан энэ зарилгыг гаргасан байна гэдэг нь бол түүх археологийн ингээд нэг баримтууд ингээ гараад ирж байгаа байхгүй. За ингээд үзэх юм бол хар хорин хот бол өөрөө юм алдартай хот болж байгаа. За гэтэл хар хорин хотын сая ингээд нөгөө хэллээ шүү дээ амар алдартай юм үзэсгэлэн төгөлдөр хот мөнх хааны үед бол бүр өргөн
өргөжжсэн. Тэгээд 1251 онд бол яг Мөнх хаан гэсэн үг шүү дээ. Мөнх хааны хаанчлалын эхний жилүүдэд бол хар өрийн хотыг байгуулах 1500 одоо юм хятад гар орчууд ажиллажсэн байгаа байхгүй. За тэгээ энийг одоо нэг жилийн дотор ахаад 500 хүнээр нэмсэн гэж байгаа. 2000 хүн гэсэн үг. За тэгээ хар өрийн хотыг ингээ байгуулсан гол шалтгаан нь тэнд нүүдэлчдийн төвлөрөл үүсэж байна. Тэгээ энийг 1235 онд Өгөөдөө хааны үед барьсан гэлээ шүү дээ. Тэгэхээр энэ бас нэг боломжтой цаг хугацаа. Яагаад вэ гэхээр 1232 оноос 1234 онд Өгөөдөө хаан би эцгийн бэлэн байр суурин дээр суугаад одоо юм хийсэнгүй тийм учраас нөө дөрвөн сайн зүйл хийснийхаа нэгийг болохоор алтан усыг мөхөөсөн гэж байна. Тэгэхээр алтан ус буюу өөрөөсөө 50 дахин илүү хүчтэй хүн амтаа гэсэн. Ийм усыг ингэж мөхөөгөөд тэгэхээр эндээс тариа будаа, татвар энэ бүх зүйл хүнсний гэдэг ч юм уу хар өрийн хот ч маш том агуулгатай байсан гэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бүх зүйл нааш ирж байгаа. Тэгэхээр тэнд нөгөө бүтээн байгуулалт хийж байгаа, ордныг байгуулж байгаа энэ хүмүүсийг нөөцөр хангах бүрэн боломжтой байгаа байхгүй. Хар өрийн тэгэхээр Монголын эзэнт гүрэн бол нөгөө энэ тэндээс хоол хүнсний одоо тариа будаа гэдэг чинь ийм зүйлийг цуглуулах боломжтой болчлоо шүү дээ. Энэ нь өөрөө бас яг ингэж үзэх нь бас боломжтой байхгүй. Яагаад вэ гэхээр 1260 онд Мөнх хааныг нас барсны дараа ариг бүх хувлаанаар эзэнт гүрний хаан ширээнд өрсөлдсөн. За ингээд Кайфун хотод хувлаа хаан бол хар өрийн хотыг бол ариг бүхийн талыг хариуцж байгаа шүү дээ. Мөнх хаан нас барахаас өмнө хар өрийн хотыг захирах эрхийг ариг бүхт үлдээсэн байгаа юм. За тэгээд ингээд дундад Аз гаралтай эндээс одоо ингээд цэргүүд цугларсан Монгол цэргүүдтэй ингээд хамтраад хар өрийн хотыг ариг бүх авсан байгаа. Яг энэ үед нь бол алтан улсаас нөгөө нэг явуулдаг одоо нэг тариа будаа эднүсийг нь хүнсний хэсгийг нь хаасан байгаа байхгүй. За ингээд 1260 оноос хойш хар өрийн хот бол ач холбогдлынхаа хувьд гэх юм уу эзэнт гүрний одоо томоохон тэмцлийн төв болоод хар өрийн хотыг ариг бүх товтолж орохтой гэсэн үг. Хар өрийн хотыг Эсвэнгэ ноён одоо эзлээд авсан байсан шүү дээ хувлаа хааны үед. За тэгэн гут нь буцаага цэрэг цуглуулад хар өрийн хотыг өөрийнхөө засаг захиргаанд авахын тулд дайн хийсэн. Энэ дайндаа бол хар өрийн хотын хид хідэн хэсэг газрыг шатаасан байгаа байхгүй. За цаашаа явангуудаа энэ нь өөрөө цаашаа даймж ирээд хувлаа хааны үед бол хувлаа хааныг эзэнт гүрний нийслэлийг Бээжин шилжүүллээ гэд Өгөөдөөгийн хүү хашийн хүү хайдуу ноён одоо бидний сайн мэдхээр бол Хотулан гэд гүнжийн аав гэсэн үг За энэ хүн бол хайдуу ноён бол хувлаа хааныг эсэргүүцэж байлцсан байдаг. Энэ бол хувлааг амьд ах үе насандаа ч гэсэн хайдуугийн эсэргүүцлийг дарж чадаагүй бөгөөд 1301 он хүртэл үргэлжилсэн байгаа байхгүй. Дараагийн Үлзий Төмөр хааны үед хүртэл. Цагаатан хугацааны бас Дуваа хаан ч гэсэн Төмөр хаантай Үлзий Төмөр хаантай бас зөрчилдөж исэн гэсэн үг. Ингээ 1295 онд хар өрийн хот дахин шатсан байдаг. За ингээ шатсан За тэгэн гут дараа нь яасан бэ гэхээр хар өрийн хот бол шатсан гэсэн хэдий боловч монголчуудын хувьд оюун санааных нь хамгийн том нэг төвлөрөлд нь байж чадсан байгаа байхгүй. Яагаад вэ гэхээр Юан гүрэн байгуулагдсан хэдий боловч хувлаа хаан түүний одоо үр ачнар нь хар өрийн хотыг захирах эрхийг дараагийн хунтайж заавал хар өрийн хотод суух ёстой, захирах ёстой. Ингэж нөгөө Монгол ах уу Монгол амьдралаа мэдчихэж Юан гүрэнд ирж Юан гүрнээ захирна гэж байгаа байхгүй. Ингээ 311 онд бол хар өрийн хотыг бол маш том сэргээн засварлалт хийсэн байдаг. Эннээс ч бүр 2 дахин илүү сэргээн засварлалтыг 1342-оос 46 оны хооронд хийсэн бөгөөд Юан гүрний одоо сэргэн мандалтын ихэнх үеийн одоо сүм дуган гэдэг бас бичих хөшөө байгаа байхгүй. За энэ хөшөөний талаар дараагийн дугаарт ярина гэж хэлсэн шүү дээ За ингэж л яасан бэ гэхлээр ер нь бол нөгөө нэг үйл явдал маань юу болж хөрсөн бэ гэхлээр 1368 онд бол Юан гүрэн мөхсөн хамгийн сүүлийн хаан Тогоон Төмөр За Тогоон Төмөр хааны үед бол маш олон удаа хар өрийн рүү буцах тухай юм шийдвэрүүд маш олон зүйлүүд явагдаж исэн. За ингээд зарим түүхэн сурвалжуудад бол 1380 зарим түүхэн сурвалжууд бол 1388 гэж байгаа байхгүй. Ерөнхийдөө бол 1388 онд Мин улсын цэрэг довтлоод шатаасан байдаг гэж хар өрийн хотыг. За тэг хар өрийн хотын малтлах судалгаанд бол би бас өөрөө нэг 2-3 жил ажиллаж үзсэн. За тэгэхэд бол яг ингээд нэг шатсан үе нь бол бүхлээр ингээд 2 үе бүтэн шатсан байдаг байхгүй. Хар өрийн хаач одоо ингээд малтлах хийхэд 2-3 үе ингээд шатсан. Ингээд нүүрсэн үе нь харагдаж байдаг гэсэн. За гэтэл энэ бас байдал дуусаагүй. Яагаад вэ гэхээр энээс хоошоогоо Монголд бол улс төрийн түүх бол улс төрийн бутарлын үе буюу Монголын түүхийн хар үе эхэлж байгаа. Томоохон ноёдуудын тэмцэлтэй энэ бүх зүйлүүд эхэлж байна. За яг ингээд эхлэхээр яасан бэ гэхээр 1466 онд Мин улсын цэрэг Монгол руу дахин цөмөрж орчихсон. Бөгөөд хотыг эвдэн сүйтгэсэн байгаа байхгүй. Ингэж эвдэн сүйтгэхдээ нөгөө мэлхий чулуун хөшөөн дээр байдаг гэрэл хөшөөнүүдийг бичгтэй хөшөөнүүдийг устгах
дээрээс нь хар орон хотыг ер нь бол эвдэн сүйтгэх ийм зүйл хийсэн байна. За ингээд хар орон хот дараа нь түүхэн хөгжлийнхээ явцад бол 1586 онд халахын Автасан хаан хар орон хотын буурин дээр одоогийн Эрдэнэзүү хийдийн хамгийн анхны үндсэн сүм хийдийг байгуулсан байна. Ингэж байгуулахдаа 13 дугаар зууны үеийн хар орон хотын тоосго, барилгын материал, эсвэл тэр нэг суур чулуунууд шүү дээ ийм зүйлүүдийг нэлээх ашигласан байдаг. Энийг 19 дугаар 100 20 дугаар зууны эхэнд хар орон хотод судалгаа хийж байгаа ер нь Оросын судлаачид, энэ Японы судлаачид ер нь бол хар орон хот чинь 1889 оноос ядрын цав Монголд ирснээс хойш ингээд судалгааны эргэлтэнд орлоо шүү дээ. Тэгэхээр эн чинь баг одоо 120 30 жил гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр 120 30 жил судлагдж байгаа энэ үедээ бол маш олон удаагийн ингээд төсөл энэ зүйлүүдээр бол хар орон Эрдэнэзүү хийж одоогийн хар орон хот чинь Эрдэнэзүү хийдийн арталт байгаа. Тэгтэл Эрдэнэзүү хийдийг барихад эсвэл зарим нэгэн сүм хийдүүдийг барихад нь хундаанд нь зутгаа ийцэн 13 дугаар зууны үеийн тэр бичиг үсгтэй хад чулууг эсвэл тоосхыг ашигласан эсвэл одоо ингээд нэг гişхүүр гişхүүрүүд байдаг шүү дээ шат ийм зүйлүүдийг ашигласан байсан. Тэгээ Монгол Японы хамтарсан бас төсөл байдаг. Энэ бол яг тэр оронд нь тэр чулуугийн тавиад нөгөө нэг бичгтэй чулууг нь авах гэдэг ч юм уу эндээс бас түүхэн бас маш олон зүйлүүдийг тодруулж болдог байгаа байхгүй. За тэгэхээр одоо нэг юм болж байна. Хар орон хот хамгийн сүүлдээ 1586-д Автасан хаан гэдээ явж байгаа сте. Гэтэл 17 дугаар зуун, 18 дугаар зуун, 19 дугаар зуун гэд болоод эхэлсэн чинь хар хорин хаан байна вэ гэдэг зүйлийг яриад эхэлж байгаа. Хамгийн анх Монгол одоо энэ нүүдэлчдийн түүхийг судалдаг Францын гаралтай хүн болохоор 1820 онд хятад сурвалжуудыг харж ирсэн. Хар орон хот хаана байгаа вэ гэнгүүтээ хар орон хот бол орхон голын хүндэд байх ёстой гэдэг яг байршлыг хэлээг байгаа байхгүй. За ингээд дараагийн судлаачид ингээд үзээлэдэг гэтэл ядрын цов 1889 онд Монголд аялж орж ирсэн. 1891 онд Радлов бас ингээд судалгааны бүтээлүүдтэй хар орон хотын тухай тэмдэглэсэн. За гэтэл яасан бэ гэхэлэр одоо нөгөө нэг шинжлэх ухааны хувьд бол төөрөгдөл эхэлж байгаа. Магадгүй одоо зарим судлаач нар нь болохоор энэ хар орон хот гэдэг нь Эрдэнэзүү хийдийн арталт байгаа зүйл биш юм аа. Энэ бол нөгөө Арангай аймгийн хотон суманд байдаг одоо уйгурын нийслэл ордог байлиг буюу хар балгас гэсэн нэр байгаа шүү дээ. Тэгэхээр нутгийн иргэд тэр хар балгас гэдгийг нь энэ хар балгас хар хорин хар хот хар хорин За энэ юм байна гэж үзсэн. Тэгээ 13 дугаар зууны үеийн эзэнт гүрний нийслэл юм чинь яг магадгүй нөгөө нэг амар том 50 км хатгаад өрүүлж ингээд гисэн шүү дээ. Энэ одоо яг хар хорин хот гэж андуурах тохиолдлууд бас гарсан байгаа. Энэ мэтлэнгээр хар хорин хот мөн биш гэж явсаар агаад 1933 оноос 34 оны хооронд Оросын археологч Букинич гэдэг хүн хар хорин хотод анхныхаа малталгаа хийсэн байдаг. Ингээ анхныхаа малталгаа хийн гутаа тэндээс нэг 10 орчим олдвор болсон байгаа байхгүй. Ихэнх нь одоо ингээ шаазан, баар, савны ингээ үлдэгдлүүд гэдэг ч юм уу. За тэгэн гутаа Букинич гэдэг хүн энэ дээр ямар дүгнэлт гаргасан бэ гэхлээр хар хорин хот энэ хар хорин хот бол биш ээ биш. Энэ бол 16-аас 17 дугаар зууны үеийн Монголын сүм хийдийн хот тойр балгас юм байна гэж хэлсэн байгаа байхгүй. За ингэж л одоо бидний яг өнөөдрийн ярианы эхний хэсэг болох Киселевго нь 1948-аас 49 оны хооронд хийсэн хар хорин хийсэн алдартай малтлаг эхэлж байгаа юм гэсэн үг. За одоо учир тайлбарлалт тэгээ. За нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар Nownes Town House хотхон маань хамтран ажиллаж байна. Тэгээд хотын зүүн чиглэл баригдаж байгаа онцлог одоо шинэхэн төсөл жилж байна. За орон сууц Цуслангийн эргэцэг нэг дор шийдсэн 4 улиралд амьдрах хаус хотхон захиалга авчихна. Тэгэхээр одоо хүмүүс маань сайхан агаартай хүн ер нь бид нар чинь бас ер нь байгалийн амьтантай одоо нөгөө суурьшаад удаагүй гэдэг шиг тэгээ байгальтай байх үнэхээр бас өөр өдөө хүмүүс ер нь аль болох боломжтой аятайхан зам харгуутай газар байвал бас тэндээ амьдрахыг хүүхдүүдээ бас цэвэр агаарт амьдрахыг бодож जैन. Тэгээд хотын дөрөв ерөөсө 40-50 минут ингэж явах. За Дүнжин гарвын уулзар руу 15 минут, офицер руу 20 минут явна гэж тий. Новонестаг бол би маш сайн мэднэ. Ягаад гэвэл яг өөрийгөө очиж сонирхож үзсэн байхгүй юу. Тэгэхээр Новонеста бол яг энэ талбайгаас гэсэн өнөөдрийн чивтерийн офисээс шүү дээ 16 км-ийн зайд байгаа. За тэгэн гут одоо Гачуурт руу бол зам харгуу бол маш сайн хөгжсөн байгаа шүү дээ. Уулын замаар явж болж гин, эсвэл Дүнжин гарвын замаар явж болж гин, Төв замаар явж болж гин, Хойтлын шар хадны замаар явж болж байгаа. За тэгээ яг Новонеста бол яг за тэгэн гут яг мэдгүй хүмүүст хэлэх юм бол Новонеста бол Хужир булангаас Гачуурт буюу Монгол шилтгэний наадалд яг замын хажууд байгаа байхгүй юу. Тэг би бүр ингээ очиж үзэн гут Новонестийн яг хамгийн зам руугаа ойрхон барилгын арт талд нь зогсож байгаад хотын төвөөр явж байгаа том машинуудын дуу сонссон чинь дуу сонсогдохгүй.
Тэнгуүтэ эргэн тойрон чи тэр чинь нэг усны хамгаалттай газар шүү дээ тий. Тэгэхээр барилга байгууламж байхгүй. Тэнгуүтэ яг хажууд нь олон улсын эко одоо юу цэцэрлэгт хүрээлэн байгуулагдаж байгаа юм байл. Тэгэхээр Новонестагийн газар бол ирээдүйд бол нэлээд үн өсгөх газар байгаа байхгүй. Яг одоогоор бол би Новонестаг бол хотын төвд 2 өрөө байр авснаас орог хотын тий тэнд одоо яг хотын төвд байгаа юм шиг халуун ус, цэвэр ус, дулаана бүгднийг шийдчихсэн ийм газарт одоо нэг таун хаус авах мөнгө бол байгаа байхгүй. Тэр бүх хил одоо баг сингл хаус нь ч гэсэн баг 206 м квадрат. Тэгвэл 2 давхар гэсэн үг шүү дээ. Доороо том өрөөтэй бас нэг жижиг өрөөтэй дээрээ 3 өрөөтэй байгаа сингл хаус нь. Таун хаус нь болохоор тий 131 м квадрат. Тэгвэл гутаа доороо нэг өрөөтэй дээрээ 2 өрөөтэй тий ингээд хангалттай гоё юм бэл. Тэгэхээр тий. Одоо манай Туслангийн байшин болохоор 23 км-ийн зайд байдаг гэсэн байхгүй Google Map дээр тавиа явахаар. Тэгэхээр жоохон хол юм да гэж заримдаа бас бодогддог байсан. За 16-г хөл яв. Яг болж гин гэж бас бодогдож байна. Гол нь нөгөө хотын төвөөсөө нэг бол хотын төвдөө төвжрээд те одоо энэ бохирдолтой орчиндөө байх уу? За эсвэл те нэг гараад айтайхан орчиндөө цэвэр агаартай орчиндөө байх уу гэдэг юм сонголт байдаг л та. Тэгэхээр бол хол ойр нь бол надад энэ нь бол яг сайхан таалагдчихл байна. Яг л байранд байгаа юм шиг мөртлөө цэвэр агаартай яг ингээд лагерт байгаа болчихж байгаа байхгүй. Тэгээд эндээс бол ер нь бол 5 минутын өмнө босоход л хотын төв рүү яг л ороод ирэхээр яг л нөгөө офицерийнхаа төвчрээд орж ирэл төвчрээд зогсно гэсэн үг. За баярлалаа. Нэвтрүүлгийн маань явах боломжийг олгож байгаа. Новонестийнхаа хамт олонд. За Новонестийн хамт олондоо баярлалаа. За хоёулаа чи юун дээр хаан дээр юу зогсчлоо? За одоо нөгөө хар хорон хотын туурыг маань маргаантай сэдв болоодсэн тий хизээ мөн өв шүү гэдэг бокинеч тий. За гэтэл одоо нөгөө киселевгийн алдарт малтлага эхэлж байгаа байхгүй юу. За киселев малтлага эхлэхдээ болвол мэдээж 13 дугаар зууны үеийн түүхэн сурвалжуудыг нэлээд сайн шүүж үзэж байгаа шүү дээ. За ингээд шүүж үзэнгუთ чинь хамгийн ихэнд бууж байгаа хүн бол Рубрук байгаа байхгүй юу. За Рубрукийн мэдээнд бол хааны ордон болвол тий хааны ордон нөгөө хотын төвдөө ингээ хоёр одоо ингээ дүүрэхтэй тий хотын дүүрэхтэй. Тэгээ худалдаачид нэг өөр байдаг. Дээрээс нь одоо нэг гар урлал хийдэг хүмүүс нэг өөр байдаг. Гар урлал нь болохоор хятад хүмүүс байж байдаг. Тэгээ худалдаачид нь бол дундад Азийн хүмүүс. За тэгэн гутаа төрийн өндөр албан тушаалтай ингээ хүмүүсийн хотхнууд нь байдаг. За ингээд хааны ордонд бол орж үзсэн. Хааны ордон бол нэг том барилга байгууламж. Тэгээд олон талтай одоо тий бас ингээд нэг барилгуудтай. Тэгээ урдаа нууртай ийм байна. Тэгээ үзэсгэлэнтэй газар гэж байгаа байхгүй. Тэгээ хааны ордон Рубрукийн мэдээгээр бол яг ингээд хар хорон хотын ингээд бэхлэлт байгаа шүү дээ, хэрэм байгаа. Хэрмийн баруун өмнөд захад гэж байгаа байхгүй. Тэгэхээр яг тэр баруун өмнөд зах гэдэг нь болохоор энэ бол хааны ордон мөн байна гэдэг зүйлийг Киселев ингээд бодоод малтлах судалгаа эхэлсэн байгаа. Гэхдээ Киселевийн малтлах судалгаа бол ганцхан хааны ордон гэдэг газар хийж байгаа биш, тэр хотын төвд бас тэр зүүн хэрэм зүсэлт хийх гих мэтлэнгээр 600 м квадрат байнуудаар нэг ийм том хэмжээний малтлах хийсэн байхгүй юу. Шинжлэх ухааных нь үр дүн ч гэсэн маш сайн гарч ирсэн. Мэдээж эндээс олсон маш олон олдрууд ваар, сав, керамик мөнгөн аяг гэдэг ч юм уу, эсвэл хөрлөөр хийсэн эдлэл, зэр зэвсгийн холбогдлоо зэв гэдэг ч юм уу, ийм зүйлүүд маш их олон олдсон. Нэлээд олон олдрууд олдсон. Энэний зарим хэсэг нь болохоор Улаанбаатар хотын музей тухайн үедээ шилжүүлж өгсөн бөгөөд зарим нь болохоор Санкт-Петербургийн Эрмитажийн музейд нэг судалгаа хийх зорилгоор бас авч ирсэн байгаа байхгүй. Тэгээ Москва хотын арт түмний музей лөө тэдгэрт гэж байршуулж тавьсан байдаг. За тэгээд 1965 оноос бол Киселевгийн одоо нэг тайлангууд энэ тайлангуудыг авч үзэх нэг судалгаа хийж байгаа байхгүй. За гэтэл Киселев болон түүний одоо судалгааны багийнх нь бол маш том малтлах хийлээ штэ. Гэтэл яг Рубрукийн тэр мэдээгээр болвол ордны баруун өмнө захт байгаа хамгийн том зүйл бол нөгөө дэвсгэр зураг гомбо нэг явуул тэгээд яг тэр ингээд захт нь байгаа байхгүй. Тэнд ингээд мэдгэж байгаа хамгийн том барилга бол үнэхээр яг нэг Рубрукийн мэдээтэй таарад байгаа. Тэрнээс гадна нэг Жувинигийн бас мэдээтэй таарад байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол үнэхээр яг хааны ордон байх магадaltaй юм байна гэд тэнд бас нэлээд томоохон малтлах судалгаа хийсэн. Ингээ малтлах судалгаа хийгээд эхэлсэн чинь маш олон үр дүнгууд төрсөн байна. За малтлах хийгээд эхлэнгуут чинь мэдээж барилгын хамгийн дээдлийн хэсэг гарч ирж штэ. Би дээдлийн хэсэг нь бол одоо ингээд нэг дээврийн ваарууд байгаа штэ. Энэ дээврийн ваарууд нь болохоор өнгөөр ингээ будсан ногоон улаан өнгийн бодгууд тэгээ нүүрэн хэсэгтээ болохоор одоо тий луу эсвэл одоо нэг галчуу ийм дүрсэлцэн дүрслүүд байгаа байхгүй. Тэгээд дээрэс нь ахаа цаашаага ингээ малтлага хийгээд эхэлсэн чинь
маш олон ийм бурхны шашинтай холбоотой бурхны одоо энэ шавар хөргүүд гарч ирсэн. Маш олон бурхны хөргүүд гарч ирж байгаа. За ингээ хөргүүд гараад эхлэнгуут нь ахаа цаашаага малтаад утсан нийтдээ бол 7 метрийн гүний ингээд малтлах хийж үзэж штэ. Ингээд маш олон малтлах хийгээд үзэнгуутаа Киселевгийн судалгааны баг бол 3 янзын төгөлд гаргасан. Энд бол нэгдүгээр дүгнэлт нь болохоор энэ чинь 3 өөр үе давхарга байна гэсэн үг байхгүй юу? 3 өөр соёл байна гэсэн. За тэгээ 3 өөр давхаргын нэгдүгээрх нь буюу хамгийн доотлоос нь хэлж байгаа шүү дээ. Нэгдүгээрх нь болохоор 12 дугаар зуунаас өмнөх үе буюу Монголд буддын шашин дэлгэрхээс өмнөх үеийн одоо хотын барилга тойр байна гэж үзсэн. За тэгвэл 2 дугаарт нь болохоор яг 13 дугаар зууны үеийн нөгөө өгөөдөө хааны үеийн барьсан Төмөн амгалант орд те мөнгөн модтой нөгөө Төмөн амгалант орд хааны ордонд суурь байсан юм байна. За тэгвэл 3 дахь нь болохоор 16-аас 17 дугаар зууны үед Монголд нөгөө нэг буддын шашин дэлгэрсэн үеийн сүм хийдүүдийг ингээ барьсан ийм 3 үеийн соёл давхарга байна гэж байгаа. За тэгээ Киселев бусад одоо нөгөө судалгааны сурвалжууд те дээрээс нь бусад одоо нөгөө барилгууд байгаа штэ. Энэ барилгууд руу явах одоо зам жим те эдгээрийг бүгдийг судалж үзээд дээрээс нь яг тэр хааны ордонд байгаа нөгөө маш том одоо багны суурь байх хэрэгтэй штэ. Энэ багны суурийг бүр 18-ыг илрүүлсэн байгаа байхгүй. За ингээ 18-ыг илрүүллээ. Ингээд 1949 оны Киселевгийн энэ судалгааны те хамгийн том үр дүн болвол өгөөдөө хааны Төмөн амгалант ордныг те нээж илрүүллээ гэдэг судалгааны үр дүн болж тусч байгаа байхгүй. Энэ бол хар ойрон хот бол мөн тэгээд өгөөдөө хааны Төмөн амгалант ордныг илрүүлээ гэсэн. Гэвч энэ бол 50 жилийн хугацаанд байна шүү дээ. 50 жилийн хугацаанд саяны энэ одоо өгөөдөө хааны Төмөн амгалант ордон гэдгийг бол бүх судлаачид хүлээн зөвшөөрсөн. Бас энэ бол эсэргүүцэх те ямар ч нотлох баримт байхгүй гэсэн. За тэгэнгუთ 1950-аас 2000 оны үе гэсэн. 2005-6 он хүртэлх түүхэн судалгааны бүтээлүүдийг харах юм бол өгөөдөө хааны Төмөн амгалант ордныг те Киселев аах малтаж гаргаж ирлээ гэдэг зүйлүүдийг яриад эхэлнэ. Гэтэл хоёулаа дараагийн дугаарт арай өөр юм ярина гэсэн. Энэ бүх зүйл бол мэдээж одоо тий Оросын сурвалжлагч гишүүн Киселевгийн энэ одоо судалгааны үр дүнг бол үгүйсгэж байгаа юм бол биш. Киселев бол яалчгүй хар ойрон хотын малтлах судалгааг хамгийн анх эхлүүлсэн бөгөөд энэ хүний судалгаан дээрээс үндэслэж дараагийн судалгаануудын үр дүнгууд гарч ирж байгаа тий ийм зүйлүүд болж байгаа гэдгийг хэлэх гэсэн. Одоо Чингис хааны музейд мөнгөн модыг яг харж ах тэр мөчөл бас үнэхээр юм бахархалтай. Нэг юм би ч Монгол хүн шүү дээ те эдэнд маань ийм бас өв уламжлал байсан шүү дээ гэсэн нэг тийм гой бахархал төрж исэн. Тэгээ мөнгөн тэмдэгтэн дээр бас байдаг. Энэ хотын энэ тухайн мэдээлэл бол монголчууд хүн бүхэнд маш үнцэнтэй мэдээлэл болж байгаа гэж итгэж байна. За нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар хариултаа хадгалын худалдаа үйлчлийн банк болно. За Novanest Town House сотгон хамтран ажиллаж байна. За нэвтрүүлэг маань NTV болоод Мөндөр радио 107 83.3 гэсэн ослогоор та бүхэндээ хүрэлээ. Хамтаасан үзэх сонсогч та бүхэндээ баярлалаа. Дараагийн дугаараар уулзъя. За баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од Мөндөр суваг энэ мэтлэн танин мэдхүн мянган хөтөлбөрийг 2025 оны 7 сарын 1 хүртэл та бүхэнд хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүг түгээхийн үйлсэд та нэгтгэх хүсвэл бидэнд танд өгөх боломжтой. Нэг нэвтрүүлгийг 100 төгрөгөөр буюу 1000 нэвтрүүлгийг 100,000 төгрөгөөр үнэлээд та биднийг дэмжээрэй. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүг түгээх энэ үйл хэрэг таны оролцоотойгоор амжилттай өргөжлөх юм а. Зандан хүү миний нэр дээрх голомт банкны данс байгаа. 30 15 15 1942 30 15 15 1942. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандвалснаар Од Мөндөр сувгийн алтан гишүүн болох юм. Шинжлэх ухаан танин мэдхүй Монголд ялах болтугай.